Дид-цай томилох болохоор 1-2 хоног хоорондоо хуралдаад шийдчихдэг. Ямар судал байхгүй. 16 дид-цай томилж байгаа. Ямар хэрэг вэ? Бид нар 1 жилийн хугацаанд дид-цайдгүйгээр яваад ирээд болцсон ус байхгүй. Сая болчлоо шүү дээ. Бид нар харцсан засгийн газар дид-цайднэргүйгээр ажиллаа хийгээд байж чадчих. Одоо яг ямар хэрэг байгаа юм бэ? Ийм хэцүү хүнд цаг үед шатуун байхгүй, утаан ихэлцэн, хүүхдүүд нь имлэхээр ор байхгүй. Хөгшүүл нь тэтгэврээ авч чадахгүй, багш нар нь цалингаа авч чадахгүй, төрийн албан агчдын урамшууллыг олохоо болцсон. Ийм байж 16 дид-цайд чинь дид-цайдын ажил чинь сайдынхаа ажлыг тусалж өгч байгаа юм. Тэнгүүд дид-цайд нь дахиад туслахтай. Туслах нь дахиад туслахтай баг. Тэснэ хүн болгон жолоочтой. Нэмээд 100 гаруй хүний албан тушаал ямар ч хэрэггүйгээр засгийн газарт гарч ирж байгаа. Би өөрийнхөө төлсөн татвараар зүгээр улсын хоорондоо энэ боржуурыг солиод өгчих бишээ. Энэ төгжрлийг гайгүй зэслээд өгчих гэж тэр татварыг төлж байгаа болохоос биш Баян айлын хүүхдүүдийн суудлыг бэлтгэх гэж би татвар төлөөгүй байхгүй юу? Үнэхээр би бол уйлмаар байна. Засгийн газарт хандаж хэлэхэд гомдоод ах юм уу л гэж хэлмээр байна. Үнэхээр гомдож байна.